Ер нь бол асал гэмтлийн шалтгаан дуудлагыг хоёр ангилж үзнэ. Баяр ёслолын үе, энгийн үе гэж. Энгийн үе нь болохоор ер нь бол нийт дуудлагын 3-5% эзэлдэг бол баяр ёслолын үед бол 30 хүртэлх хувь болж нэмэгддэг байгаа. За энэ юунаас олж ийнэ гэх юм бол 0-5 насны хүүхдийн эцсийн хараа хяналт сулрах, хөтөө орон нутгаас одоо суурин газар руу шилжих иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн. Тэгээд согтуугаар тээврийн хэрэгсэлж жолоодж байгаа жолооч нарын тоо нэмэгдэх зэрэг нь болохоор голцоо түлхүү осол гэмтлийн дуудлагыг ихсэх шалтгаан нь болж өгдөг байгаа. 0-5 насны хүүхдийн төлөгдөлт бол бүр эрс нэмэгддэг байгаа. Яагаад гэдэг вэ гэвэл эцэг эхчүүд баяр ёслолоор биелснээс болж хүүхдүүдэд харамж багаснаас төлөгдөлт бол аягүй хүүсдэг байгаа. За төлөгдөлт нь хүүснээр болохоор төлөгдөлт маань бас олон янз байдаг. 1 2 3 гэд тэгээд бага төлөгдөлт ч гэсэндээ хүүхдийн гоо сайханд нөлөөлдөг. Тэгээд цаашлуул ингээд арай хүн зэргийн төлөгдөл болохоор энд маань эрэмдэх болох. Тэгээд бүр цаашлаад хүн төлөгдөл болох юм бол 8 насны хүртэл аюултай байдаг байгаа. Тиймээс сэргийлэхийн тулд эцэг эхчүүд маань анхаарал халамжаа огт сулруулахгүй байх хэрэгтэй. Тэгээд халуун тоогоо уус уушлах, халуун сав, иймэрхүү юмтай хүүхдээс хол байлгах. Цаашлаад гэр хорооллын айлууд маань зуух бишингийнхаа аюулгүй байдлыг бол сайн хангаж гэртээ байх хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн залгүй байдлаар хүүхд төлөгдөх юм бол одоо эцэг эхчүүд маань дур мэдэж янз бүрийн юм наахгүй, янз бүрийн юм төрөхгүй байх хэрэгтэй. Тэгээд төлөгдсөн хувцсан яралтай салгах хэрэгтэй. Тэгээд түргэнээ маш яралтай цаг алдалгүй дуудаад энэ хооронд болохоор диспетчер эмчээс зөвлөгөө авч анхныхаа тусламжийг үзүүлж ингээд цаг алдахгүй эмнэлэгт хүрэх хэрэгтэй байдаг. За төлөгдөлтөөс гадна бас осол гэмтүүд бол байдаг. Энэ нь болохоор харьцангуй бага хувийг эзэлдэг. Гэхдээ эцэг эхчүүд нь сэрэмжлэхгүй болохгүй. Хүүхэд маань бага насны хүүхэд өндрөөс унах, хурц үзүүртэй хутга мэсэнд гараа эсгэх, гэр орооллын айлын хүүхдүүд хараа хяналтдаг байснаас болохоор 0-тай унах хүртэл ийм осол гэмтэл гарч идэг. Тийм болохоор ерөнхийдөө бол бага насны хүүхдүүдэд хараа хяналтгүй байхгүй байх нь бол эцэг эхчүүдэд маш чухал байгаа. Ерөнхийдөө нэг мөлхөж байгаа, дөнгөж хөлд орж байгаа хүүхдтэй айлууд бол ер нь тийм хурц ирмэгтэй юмнуудыг хол байлгах, цонх тагтаа бол хаалттай, онгойлгох шаардлагатай бол хамгаалалттай авах шаардлагатай.